3 жил яг тайзан дээр жүжигийн уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзаагүй байна. За юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгүүлчдийн томоохон төлөөлөл, соёлын гавь зүтгэлтэн Балдаржван, Шүн буусан Аадраж жүжигийг Мөрөөдлийн театрын уран бүтээлчид зоригтойч гэх юм уу, тэнэгч гэх юм уу барьж авч ажиллалаа. Амаргүй зохиол байна. Яг ингээд зохиолыг нийтэд нь ингээд уншихад бол их гоё хорц үйл явдалтай, их тийм сонирхол татсан зохиол байсан. Яг дотор нь ороод задлаад ингээд явхад бол бас жүжигчин хүний шансыг сорих чадварыг нэхэх юм амаргүй зохиол барьж авчээ. Гэхдээ энэ бол бидний хийх ёстой зүйл. А 2004 онд Улсын драмын Эрдмийн театрт Шүн амталсан нулимс нэртэйгээр энэ жүжиг маань тоглогдож байсан. Тухайн үед одоо миний дүр дээр бол Монгол Улсын гавь жүжигч уран чимэгч маань тоглож байлаа. Одоо эхний тайзны сургалтууд явж байхад бол маш их айдастай байлаа. Хэцүү байлаа. Чи юу вэ? Яах вэ гэж бодох шиг. Тэгээ мэдээж энэ 2 сар гарan бэлтгэр чинь тэр айдас мэдээж алга болж арилж байгаа юм л да. Цагтаа хийхээс өмнө энэ студийг сэтгэж чадахгүй. Гэртээ очиргоо дасгал сургууль тэгэл форм бариад ийн гэж байхгүй шүү. Тэгэл гэртээ бусдаа адилхан карантинлэгдээл. Тэгээ яг сургуульд эхэлсэн чинь бас айгүй тийм өөр болчтой юм байна. Жүжигчин хүний нарийн торгон мэдрэмж гэдэг юм чинь бас ингээд жоохон юм дээр сэрцсгээд ингээд ажилтдаг байсан бол бас их мүлгэр болчдөг юм байна. Тасрах төгсөн байх шүү. Тэр жагц. Харин ашгүй сайн зохиол, сайн найруулагч нар сайн хамт олонны хүчээр эргээд тэр зүйлээ одоо барьж авсан болоо гэж өөртөө найдаж байна. Өнөөдөр 20 настай хүүхэд 40 настай хүнтэй нэг гэрт орох бол одоо бол сонирн биш ээ. Сонирн биш. Одоо аав ээж маань санаа зовох болов, найз нөхд маань юу гэх бол мэдгүй. Одоо бол яадгийн би хайртай юм чинь. Тэр ч гэсэн над хайртай юм чинь гэхэд хүмүүс за нэрээ тэмдээл гэж энгийн юм авахулцсан байгаа тоххой. Яг магадгүй 2000 оны үеийн одоо хөшгөний ардах амьдрал нэг өөр байсан баг. Өнөөдөр 20 оны хөшгөний ардах амьдрал тэгвэл ямар болсон бэ? Энийг ард түмэн зах цухаас нь одоо сошиал хөгжсөний хүчинд бас мэддэг, гадралдаг болсон байна. Яндан Шарав найруулагч ажиллаж байна. Одоо Улсын драмын Эрдмийн театрын найруулагч. За манай зөвлөх найруулагчаар одоо энэ жүжигийг анх амьдруулж байсан төрийн шагналт Улсын гавь зүтгэлтэн Наранбаатар найруулагч ажиллаж байгаа. 2 мундаг найруулагчийн одоо үзэл бодол зангилаа. За тэр 2 найруулагчийн одоо өгж байгаа замчин тийм ээ. Энэ бүгд дээр одоо босч байна да энэ жүжиг. Түмрэх. Та тэрнээ өгсөн. Та бол тэнгихгүй. Тэр таныг бол таныг. Тэг. Та энэ өсөж австай түм. Та одоо ингэ би шахын хэрэг төсөөлж байгаа тийм. Энэ жүжиг бол өөрөө тэр чигтээ драмын жүжиг. Тэгэхдээ драм гэхээр тэн дотор бүх юм байна. Байх ёстой. Тэн дотор эмгэнэл, тэн дотор инээдэм, тийм ээ? Тэн дотор ёгтлол, тэн дотор нулимс, баяр, гуйныг бүх зүйл бай. Драм гэдэг чинь одоо миний ойлгодгоор бол ерөөсөө л нэг амьдралын нэг хэсгийг л ингээл тайзан дээр авчиж байгаа юм болов уу гэж би ойлгодог. Амьдралд чинь бүхэл зүйл байдаг шүү. Өглөө босоо өдөр чи энийгээд явахгүй дунд нь уйлн, дунд нь хүнд гомдон, тонин тийм ээ. Хүнд итгэн, нөгөө хүн итгэлийн алдна. Үгүй бол хүнийг хөнгөн аргалан, заллин бүх юм ба шүү дээ. Яг тэр шиг л энэ дотор, энэ жүжигэн дотор ерөөс амьдралын бүх юм байна. Сүлүүд ингээд анзаархаар ингээд зохиолч, найруулагч, жүжигчин гэдэг энэ толгойн 3 чулууг ерөөс нэг хүн ингээ хийчдэг болчиход байгаа юм. Энэнгээрээ нөгөө хуучны кино гоё байд. Одооны киночтой гэдэг юм чинь энэ 3 тус тусынхаа үүргийг гүйцэтгэхгүй болохоор тэр үг гарч ирээд байгаа байхгүй. Миний хувьд бол одоо яг жүжигчний хувьд одоо мөрөөдөл гэж мэдээж байлгүй л яг уу. За яна дараа нь найруулсан явж байгаа юм. Юм найруулна гэж боддгоо. Айдаг. Харин найруулагчийн хэлэх гэсэн санааг бие болон сэтгэлээрээ гой дамжуулдаг л жүжигчин л байх юмсан. Сайн жүжигчин. Чаахан дүү ийм газараар явна гэдэг ахта нэг нөгөө хэлэхгүй яасан юм бэ? Өглөө хизээ гэрээсээ гарах бол
Орой ажилтны хэдэн цагаас тарах бол өөр таксид суучих болов гэж чи хүн хүлээж тосч үзсэн юм уу? Тэр сонин үзэл тэ бицүү ромет тоглох юмсан. Чингис тоглох юмсан. За Гамлет тоглоно. Тэгвэл надад бол тийм байдгүй шүү дээ. Би бол зүгээр л хамт олонтойгоо ч юм уу хэн нэгэнтэй маш гоё таалагдсан зохиолоо гоё найруулагчтай. Тэгэхэд өөрөөдөө гоё бууж байгаа тэр дүрдээ л гоё ажиллах юмсан гэж боддог. Та одоо ингээд дандаа нийгмийн жанраар тоглож ирсэн. Одоо энэ драмт тоглож байна. Та барыг уйлж чадж гин үү, уйлуулж чадж гин гэж асуучих гэдэг шиг байгаа юу. Тэгтээ хошуурлах хэцүү шүү дээ. Маш хэцүү. Маш хэцүү. Хүнийг инээлгэнэ гэдэг чинь тийм амархан ажил биш шүү дээ. Тэгээд одоо ганц цэг хчүүдээр би ээжтэйгээ одоо энэ жүжигэн дээр нэг хэсэг тэмцэлддэг үзэгдэл байдаг байхгүй юу? Бид ингээд өчигдөр тоглолтоо ингээд дуусчаад найруулагчтай ярьсан шүү. За тэр хэсэг болж шүү. Гэхдээ би ашиггүй гэж бодож гээл ингээд нэгсэж байгаа, ихэр татж байгаа. Ингээд нулимсаа арчиж байгаа. Хүн чинь нэг уйлахаараа шууд ингээд арччихдаг шүү дээ. Эхлээд гэж нэг өөрийгөө тайвшруулж усаа ингээд нулимсаа ингээд арчдаг шүү дээ, тий. Яг тэр мэдрэмжүүд ирж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хүссэн энэ олон хоногийн сургуульд хийсэн үр дүн гарч байгаа юм байна. Яндан шаруу найруулагчтай хамтарч ажилласнаар зөвлөхөр нь энэ жүжигийг урд нь ингээд хийж амилуулж байсан Наранбаатар ахыгаа зөвлөхөр авсандаа бид нэрс маш их онсон, маш их хазтай, маш их баяртай байна. Яндан шарвтаа бид нар ингээд 2 сар ажиллалаа. Тийм бас нэг аргагүй дээ, одоо цаг нь өөр болсон, нас нь өөр байгаа болохоор тэгээд бас нэг арай арга барил нь өөр юм аа. Арайч биш. Тэс өөр. Энэ том хиймэл зүйлийг одоо аюу тэнэг харагдана гэж бид нар найруулагчтай итгэхгүй. Бид нарт нэг юм макет ингээд авчирд тавьчихсан. Яах вэ? Муухай харагдана да. Бид нар чинь нөгөө нэг тайзан дээр юм том байшингаа барих гал, тэ? Том байшин. Нөгөө юм том хан гэл ийм нэхэл. Энэ үн чинь болохоор тэс өөр юм нэхэд байгаа байхгүй бид нараас. Үгүй орон зай хэрэгтэй. Ахнараа орон зай. Одоо ингээл мягмар нараахын хэлж байгаа үг болгоо ингэ дөрөөсөн. Бүүн алт амнаас нь нөө күнзийг тэгдэг байсан гэсэн шүү дээ нөө. За би ийм үг биччихлээ. Ийм үг хэлэх гэж юм бичиж байгаа гэхгүй. Шавнар нь үргэлж хажууд нь дагаа явж идэг гэсэн. Хэлсэн үг болгоно нь алт гэдэг шиг. Өнөөдөр ардын жүжигчин мягмар нараа гавьяа жүжигчин ганц цэг гэж бид нартай ингээд хамт тоглож байна. Манай урлагийг хүлээж байгаа. Хэлж байгаа үг болгоно нь өгч байгаа одоо зөвлөгөө болгоно дан алт. Ерөөс бичээл сууж юмэр уг нь. Нэг бол ингээл бичлэг хийгээл сууж юмэр. Уг нь би чинь бас нэгч тийм бас бага жил ажиллаагүй шүү дээ. Бас одоо бараг 20 жил болох гэж шүү дээ. Одоо тий 17 8 жил ажиллаж шүү дээ. Тасралтгүй л ажиллаа шүү дээ. Тэгэж бодоход одоо энэ ах нарын юм гişнэрийн дэрэг тахад өөрийгөө өстэй. Чигч урууны толиож өрөхгүй. Ямар гайхамшигтай байд юм бэ? Насаараа энэ ажлаа хийсэн улсуу. Тэгээд их дэмтэй, түшигтэй их гоё байна л да. Та тэр үгээ хэлээгүй ч энэ дээр алдсан шүү дээ. Үгүй би гүрийж үзэж байна. Үгүй тэгсэн чинь тэд нар чинь надад мэдрэгдэхгүйгээр ингэ юмыг ингэ аваа явцсан байгаа хөөхгүй. Үгүй тийм гоё түшигтэй тийм ээ. Хизээ энэ хүмүүс жүжигч болох бөө. Зохиолын чигээр амин гэлээ шүү дээ. Тийм амил байх хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэр ингээл жижигхэн цохилж л байдаг. Нэг хүн ингээл шүүрээд авахд том цохилол байж идэг. Тэрийг шүүрэхгүй орхицсон байхад ингээл 200 жил ч хамаагүй ингээл цохилж л байдаг. Цохилын ам тийм энэ жүжиг бол энэ стол нэр 200 жилийн дараа ч цохилж л хантай цохил. Гоё өөрийнхөө дуу хоолой, өөрийнхөө эмзэглэлийг хүрэгчдэг, эмзэглэлээ хүнд хэлж чаддаг,
хүргэж чаддаг тийм боломж надад олддог байхгүй. Яагаад гэвэл би жүжигчин болохоор надад тайз байдаг байхгүй.